Эрхэм үзэгчнэрт энэ өдрийн мэндийг хүргэе. Ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр бид энэ удаагийн дугаараар Монгол улсын дээд шүүхийн захиргааны иргэн тэнхимийн шүүгч Банзрагч Монгол улсын дээд шүүхийн шүүгч Гочоо Овогтой Банзрагч Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг 1995-аас 1999 онд бакалаврын зэрэг, 1999-ээс 2000 онд магистрийн зэрэг хамгаалсан. Холбооны бүгд найрамдах Герман улсын Баяр Хотын их сургуулийг 2002-оос 2003 онд магистр, 2003-аас 2007 онд докторийн зэрэг хамгаалсан. Ажил эрхлэлтийн байдал 2001-ээс 2017 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн захиргааны эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, дэд захирал, 2008-аас 2009 онд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын албаны эрхлэгч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна. За Монгол улсын гавьяа жүжигчин Баяр Магна нарыг одоо урьж оролцуулаад одоо ярилцахад бэлэн боллоо. Бид нэр энэ удаагийн дугаараар бас захиргааны иргэн шүүх ямар төрлийн маргааныг одоо авч хилцдэг юм, бусад шүүхээр юугаараа ялгардыг, хэрэгэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид юун дээр анхаарах вэ гэдэг энэ асуудлаар бас ярилцах юм аа. За бидний өдөр тутмын амьдралд бол за одоо газрын маргаанаас ахуулаад төрийн албаагч ажлаас өмчлөхүү алгацсан гэдэг юм уу. За тендер, ашигт малтмал гээд олон төрлийн маргааныг бас авч хинэ хилцдэг ийм шүүх байгаамаа. За ингээд хоёр зочиндоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. За захиргааны иргэн шүүхээр та ер нь үйлчлэл үлжээгүй энэ шүүхийн ач холбогдлыг та юу гэж харж байна? За ёстой мэдгүй орж үзээгүй асуултуудын нэг байна. Тэгээ яг миний хувьд иргэн хүн. За тэгээд захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг юу гэдэг энэ нөгөөлөлт иргэнийг ойлгохгүй байдаг байхгүй. Тэг үнэхээр ойлголт байхгүй учраас би бас оръё. Тэгээ Банзрагч шүүгчээсээ бас мэдхгүй чадахгүй зүйлээ иргэнийхээ хувьд асууя гэж бодсон байгаамаа. За тэгэхээр яг ер нь бол иргэд мэдээж хэрэг их ашигтай зөрчигдөхөөр шүүхэд ханддаг тийм. Тэгэхээр энэ шүүхийн үйл ажиллагаа маань бол Монгол улсын хувьд бол үндсэндээ 3 төрөлд. За бүр наривчлах юм бол 4 төрөлд гэж хийж болно. За хамгийн их одоо иргэдийн ханддаг шүүх бол иргэний шүүх гэж бодвол та сонссон баг тийм. Иргэний шүүх. За эрүүгийн шүүх гэж бас байна тийм ээ. Иргэний шүүх тэгээ захиргааны шүүх. За тэрнээс гадна бол үндсэн хуулийн цэц гэдэг байдаг. За тэнд бол яг ерөөхдөө бол үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд тэр болгон иргэн бол миний эрх зөрчигдлөө гэдэг асуудлаар бол хандхаасаа илүүтэй хууль үндсэн хууль зөрчлөөч гэдэг юм уу гэдэг асуудлаар ханддаг. За иргэдийн хувьд бол хамгийн их түгээмэл одоо үүсдэг асуудал өдөр тутмын одоо түгээмэл үүсдэг асуудлаас шалтгаалаад хамгийн их ханддаг шүүх нь аль вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр иргэний шүүх гэдгийг бол та ер нь иргэний шүүхээр одоо орж исэн тохиолдол байгаа юу? Тэр нь одоо иргэний юуны нэг удаа шүүхээр орж исэн. Тэгэхээр нөгөө иргэний шүүх гэдэг маань нэгсэндээ иргэд ийм хооронд үссэн одоо маргаан хилцлээс маргаанаас үүдэлтэй. Жишээлбэл одоо би тантай нэг гэрээ байгуулчаад юм худалдаж авах гэчээд тийм ээ. Юмаа худалдаад авсан мөртлөөсөө мөнгөө төлөхгүй ч гэдэг юм уу гэх мэтчлэн нэг ясандаа иргэдийн хооронд үссэн маргааныг шийддэг нэг шүүх байна. Тэрийг иргэний шүүх гэж хэлээд байгаа. Гэтэл одоо тодорхой хүн зөрчил гаргаад эрүүгийн одоо гэмт хэрэгүүлдэг тийм үү. Энд нь одоо үнэхээр зөрчил гаргасан уу, гэмт хэрэгүүлсэн үү, заавал гаргасан бол түнд одоо ямар хариуцлага хүлээлгэх ёстой хуулийн дагуу энийг шийддэг шүүхийг нь болохоор эрүүгийн шүүх гэдэг байгаа. Захиргааны одоо бидний өнөөдөр ярих гэдэг захиргааны шүүх гэдэг маань захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас би одоо ингэ нэг шиг уучлаар яриаг чинь нөгөө миний бодлоор захиргааны шүүх гэхээр би одоо энэ төр захиргааны том даргатай одоо маргалтчвал тэрийг захиргааны шүүх гэдэг. За ер нь бол тэгж ойлгож болно. Өөрөөр хэлбэл одоо захиргааны байгууллага албан тушаалны гаргасан шийдвэрийн үйл ажиллагааны улмаас таны их ашиг сонирхол чинь зөрчигдөх юм бол тийм ээ. Тэр эрх ашигад хамгаалах зорилгоор шүүхэд ханддаг. Тэр шүүхийг тэр одоо маргааны шийддэг шүүхийг нь бол захиргааны шүүх гэж, захиргааны иргэн шүүх гэж. Тэр нь одоо за би захиргаанаас төр ингээд нөгөө юу татгалзаад иргэнээрээ Баяр Магнатай шүүхтэлснэ гэж байхгүй юу? Юу гэж нөгөө одоо жишээлх юм бол та бүхэн хооронд нэг гэрээ хилцэлтэй холбоотой маргааны тустай байна тийм үү? Гэтэл жишээлх юм бол та одоо юу гэдгийг дүүргийн одоо засаг дарга дээр нэг газар авъя. Би одоо 07-гоо өмчилё гэж хүсэлт гаргая. Хүсэлт гаргая. Гэтэл тэр чинь үгүй ээ. Энэ газар чинь одоо бусдын өмчлөлт байна. Эсвэл энийг ерөөсөө өмчлөх зорилтоор олох боломжгүй байна гэж татгалцчихъя. Гэтэл та тэр газрыг үгүй ээ. Энийг бол өмчлөх ёстой. Би өмчлөх хэрэгтэй. Би
бид нар хууль заасан шаардлагыг хангацсан. Энэ газар бол бусдын эзэмшил өмчлөж байхгүй ийм сул чөлөөтэй газар байна гэдгийг мэдээд байна тийм үү. Тэгэхээр гэтэл одоо захиргаа магадгүй хууль бус стандарт татгалзаад байна да. За тэгэх юм бол энэ эрхээ одоо миний энэ өмчлөх эрхийг хангаж өгөөч ээ. Энэ өмчлөх эрхийг олгож өгөөч ээ гэдэг асуудлаа. Гэдэг захиргааны шууд хандах юм байна шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг танд жишээлх юм бол одоо юу гэдэг та нэг үйл ажиллагаа явуулдаг. За урлагийн хүн магадгүй соёл урлагийн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн тусгай зөвшөөрлүүд байж болно тийм үү. Гэтэл тэр тусгай зөвшөөрлийг чинь та эрх бүхий байгууллагаас төтгөлзүүлчих. Эсвэл хүчингүй олгочих. Тэгэх юм бол захиргааны байгууллага миний тусгай зөвшөөрлийг үндэслэгээр хүчингүй олголоо. Энийг энэ хүчингүй болгосон шийдвэр хүчингүй болгож өгөөч ээ. Гэж захиргааны шүүх рүү хандах юм байна шүү дээ. Таны эрх ашигт тэнд яригадаад байна шүү дээ тийм ээ. За магадгүй та аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийн хувьд танд оногдуулсан татварыг та зөвшөөрөхгүй бай. Угаас ерөөсөө татвар төлөх ёсгүй. Энэ миний татвар ногдох орлого биш. Эсвэл энэ ногдуулсан байгаа татвар чинь одоо их байна. Ийм байх ёсгүй. Энэс бага байх хэрэгтэй маач гэдэг юм ба тийм ээ. Гэх мэтчлэн өөрөөр хэлбэл нэг талд тэр маргааны чинь нэг талд захиргааны байгууллага байгаа тохиолдолд хоёрын хооронд иргэн захиргааны байгууллагын хооронд үүсэж байгаа маргааныг л захиргааны иргэн шүүх. Түүнээс биш энийг өөрчлөөд энд маргажсанаа болоо би тантай маргая гэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө эрх зүйн харилцаа гэж яриад байдаг бидний тэр маргаан маань хэний хооронд үүсээд байна гэдгээс хамаарат иргэдийн хооронд үүсээд байвал иргэний шүүх. Иргэн захиргааны байгууллагын хооронд үүсээд байгаа бол захиргааны шүүх байх юм шүү дээ. Ойлголоо. Тэгээ би танаас уучлаарай. Юу шинэ ноёнтой заргалдуул толгойгоо хоотой зурлуу хормоогүй гэдэг дээр үе зүүрэг байдаг те би одоо гिचнээ ингэж энгийн иргэн би одоо зүтгээд нэг том даргатай ч юм уу ингэхэд тэгээд мэдээж даргын тал бүх юм гарна үстэй харин үгүй учраас л одоо захиргааны шүүх гэдэг чинь шүүхүүд яг одоо энэ дээр үл яг л одоо тийм хууль юугаа бариад ийм байна л гэж гарахгүй тэгээд дарга нар чи ингээд та нар руу ч юм уу нэг том дарга зоогийн энэ баяр мөнгөний асуудыг бол миний тал ялгүй яд юм аа ингээд тэгэхээр шүүх хурлыг даргын талд гарах байдаг үү. Ер нь одоо бидний энгийн бидний нүдээр харахад юу нэг тийм байгаад байгаа байхгүй тий. Иргэд хоёр иргэн хоорондоо маргаж байгаа бол хоёулаа маргааныхаа үндслийг нотлохооруудаа гаргаж өгдөг байхгүй юу. Гэтэл захиргааны шүүхтэр бол одоо таны хэлдгээр захиргаа энэ миний зөвөө энэ хүний буруу гэд одоо нөгөө нотлох харамжийн хүмүүс гаргаж өгөхгүй байж болно шүү дээ тийм үү. Тэгвэл захиргааны шүүхийн онцлог юу вэ гэхээр шүүх өөрөө нотлох ажиллагаа явуулдаг. Өөрөө шалгадаг. Өөрөөр хэлбэл шүүх санаачлагаараа очиод заавал одоо тэр талууд ямар нотлох баримт өгөх нь тэрүүгээр хязгаарлагдахгүй харин эсрэгээрээ энэ захиргааны зөв юм уу буруу юм уу үнэхээр энэ иргэний эрхийг зөрчсөн юм уу гэдгийг шалгахын тулд шүүх өөрөө санаачлагаараа очиод тэр одоо тухайн байгууллагад нь үйлчлэг хийдэг юм уу одоо юу гэдэг нөгөө нотлох баримт цуглуулах ажиллагаагаа өөрөө хийдэг. Тэгэхээр нэг тэгжиж одоо тэгсэндээ тэгш бус талуудыг тэнцвэргүй байдлыг одоо тэнцвэржүүлж өгч байгаа байхгүй юу. Нэгэсэндээ иргэний тэр сул талыг захиргааны давуу байдлыг арилгаж шүүх хүндлэнгийн өөрөө одоо нотлох баримтаа шалгаж цуглуулж энэ одоо үнэхээр одоо хуульсны байна уу гэдгийг шалгадгаараа бол онцлогтой юм байна. Би ч яг цагдаа гэдгийг л ерөнхийдөө бол ойлгож байгаа тийм. Тэгээ цаашаа прокурор шүүх гэхээр ингээд прокурор шүүх цагдаа гэдэг бол дандаа тодорхой зөрчил үлдсэн, гэмт хэрэг үлдсэн хүмүүсийн тэр одоо үйлдэлийг нь шалгаж шийдвэрлэж байгаа байхгүй. Тэр бол эрүүгийн шүүх. Одоо дахиад нэг тустай юм байх юм шүү дээ. Тэнд ямар нэгэн иргэний харилцаа байхгүй байх юм шүү дээ. Одоо гэмт хэрэг зөрчил үлдсэний улмаас хэн нэгэн иргэн хохирох юм бол тийм ээ эсвэл одоо нийгэмд хохирол учрах юм бол энэ бүхнийг одоо тогтоодог шүүх нь болохоор эрүү одоо тэр цагдаа прокурор эрүүгийн гэдэг журам нь л авчиж байгаа. За сая хоёр оролцогчийн маань ярианаас бас захиргааны иргэн шүүх гэж ямар маргааныг хэлцдэг нөгөө бусад иргэн ирүү гэдэг шүүхээс ямар ялгаатай юм. За энэ шүүхийн ач холбогдол нь өөрөө юун дээр гардгийг одоо таасаа хэллээ шүү дээ ноёнтой заргалдвал толгоогүйгээд одоо яг тэрний шиг биш яг тэрний эсрэг л одоо хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулдаг ийм онцлогтой шүүх байгаа. За дээрээс нэмээд шүүгч хүн гэдэг бол хууль захирагддаг. За тийм учраас бол одоо энэ захиргааны иргэн шүүхийг хэрэг шийдвэрлэх ажиллагаанд гэдэг юм уу хин нэг этгээд хүндлэнгөөс нөлөөлөх энэ бүх үйл ажиллагаа хуулиар хориглогдсон бас тийм боломж байдаггүй маа гэж хэлж бас болох юм аа. За би дараачийн бас сонирхож байгаа асуудал бол бас үзэгч хэрэгтэй байх. Захиргааны иргэн шүүх ер нь ямар төрлийн маргааныг бас голчлон авч хилцдэг вэ? Иргэдийн нийтлэг түгээмэл ямар асуудлууд гардаг? Энэ талаар ярилцвал. За уучлаарай би сая бол ингээд яг ер нь би бол одоо яг тэгээ иргэд ч тийм ээ ойлгоо. За би бол иргэний юу вэ? Шүүх. Эднийг ойлгоод одоо хоёр иргэн хоорондоо энгийн хоёр иргэн дорж дондог хоёр маргахыг.
Эсвэл хуулийн этгээд бас байж болно шүү дээ тийм ээ. Нэг хоёр компани ч юм. Тэгээ хоёр компани ч юм уу энэ иргэнээр орд юм байна. За тэгэнгүүтээ эрүүгийн хэрэг гэдэг маань одоо гэмт хэрэг зөрчил хийвэл энэ чинь эрүүгийнхаа шүүхээр орд юм байна тийм ээ. За захиргааных гэдэг маань одоо шил миний авцсан байгаа 0.7-г авцсан ингээ сайхан амьдарч идэл хүн ирээд би энэ дээр чинь буунаа гэд ингээд нэг засаг дарагч юм нэг юм захирамж буруу гаргахад дээшээ нөгөө биднэртэй яхаар тэрийг захиргааны гэдэг байгаа юм байна тийм. За ер нь иймэрхүү юмыг ойлгож авч байна. Тийм яг үнэ. Тэгээд сая бас та эргэлзээд байлээ. Өөрөөр хэлбэл одоо ноён л ялд юм биш үү гэж тийм. Тэгэхээр захиргааны иргэн шүүх бол 2002 онд хууль батлагдаад 4 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллагаа явуулахад дандаа өссөн графикээр дандаа ер нь 50-60-аас 70% та дандаа иргэний талд нь хэмжил хангагдах шийдэгддэг. Тэгэхээр энэ бол одоо ноёны тал буюу захиргааны талд л одоо шүүх шийддэг гэдэг энэ хардталт бол бас чинь одоо үүсгэж байгаа нэг үндслэл. Саяын хэлсэнчлэн одоо угаасаа ганцхан захиргаа гэлтгүй ерөөсөө бүх шүүх бол хуульдлал захирагдана шүүгчнэр бол тийм ээ. Тэгэхээр хин нэгэн даргын, хин нэгэн найзын, хин нэгэн одоо нутагтны нэг хин нэгэн алдартны тийм ээ нөлөөнд автна гэсэн юм бол байхгүй байхгүй. За тэгээд сая асуултанд тийм асуултанд хариулахад ер нь бол яг хамгийн их түгээмэл шийдэгддэг маргаан бол газрын маргаан тийм. Ягаад гэвэл газартай холбоотой одоо маргаан л их гарах юм да. Ер нь бол газар байна. За тэгээд бас сүүлийн үед их гарч байгаа маргаан бол энэ тусгай шүүлттэй холбоотой тэр дунд ашигт малтмлын тусгай шүүлттэй холбоотой маргаанууд их байдгийг. За тэгээд нөгөө сонгуулийн жилтэй холбоотойгоор бол 4 жилдээ бол сонгуулийн маргаанууд бас үүснэ. За тэгээд бас нэг хэсэг зохилдог нь бол төрийн албаны маргаан. За ер нь бол энэ газар татвар, төрийн алба, тусгай шүүл гэсэн энэ 4 төрлийн маргаан л илүүтэй их гарна. Тэгээ өдөр болгон шүүх хурал одоо өөрөөсөө бүх газар болж байдгүй. Тэгээд одоо ингээд энд зонхилго нь одоо 100% гэж бодлоо хэд хэдэн хувь нь иргэн хэдэн хувь нь захиргаа байд юм бэ? Эсвэл саяны 4 ингээд 25% болж идэв Монгол улс. Ер нь бол яг зөвхөн захиргааны нийт хэрэг маргаанд би яг нарийн тоо статистик бол хийж мэдгүй байна. Гэхдээ хамгийн их маргаан бол иргэний маргаан байдаг. Тий, тэгээд тэрний дараа бол эрүүгийн одоо маргаанууд бол ороод байгаа шиг байна. Захиргааны маргаан бол энэ эрүү иргэний маргаанаас арай багаар үүсдэг. Тийм ч учраас одоо та яг зөвхөн тань хэлгээд нөгөө эрүү иргэний маргаан, эрүүгийн шүүх гэдэг чинь жишээлбэл аймагт байна, аймаг сум дундад байна, хотод ихэд дүүрэг болгон дээр байж чинь тий. Давзаалтгчны шүүх гэхэд жишээлбэл аймгийн давзаалтгчны шүүх, нийслэлийн одоо Улаанбаатар хотод бол нийслэлийн одоо давзаалтах эрүү иргэний шүүхгээ байж хахад захиргаа бол Улаанбаатар хотынхаа хэмжээнд нийслэлийн хэмжээндээ нэг л анхан шатны шүүх юм байгаа байхгүй юу? Яг сая хэлдэг дав заалтах гэж яриад байна л да. Одоо ингээд шүүхээр орлоо гэхэд за би жишээ нь шүүх дээр ялагдаад үнэхээр миний зүв байсан чинь тэр хүмүүс маань ялчлаа. Тэгэхээр дав заалтах гэдэг рүү орно тий. Тэр нь хаана орох хэвтэй юм? Яг юун дээр бол захиргаан дээр бол анхан шатны шүүхүүд чинь нийслэлд бол нэг анхан шатны шүүх байна тий. За тэгээ аймагуд дээр байж байгаа. Нэг байгаа аймагуд дээр. Тэгэхээр анхан шатны шүүх чинь тэр маргаан чинь тэр анхан шатаар шийдэгдэн шүү дээ. Тэрний шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн тохиолдолд нийслэлдээ захиргааны иргэн шүүхтэр маргаана гэсэн нэг л шүүх байгаа байхгүй нийслэлдээ захиргааны иргэн шүүх. Тэгээ улсын хэмжээнд нэг давзаалтгчтай захиргааны иргэн. Захиргааны бол нэг байд юм байна тий. Эрүү иргэн бол аймаг болгон дээр л байж байгаа байхгүй үндсэндээ. Тэгээд хүмүүсийг за одоо ингэ дав заалтгах байгаа юм гэсэн. Дээд шүүгт хандах байгаа юм гэсэн. Яг ер нь бол ингээ 3 шат байгаа тий харин 3 шат. Өөрөөр хэлбэл ямар ч маргааны хувьд бол анхан шатны журмаар анхан шатны шүүхэн шийднэ. За энэ шийдвэрийн шийдвэрийг одоо зөвшөөрөхгүй бол давзаалтах шатны шүүхэн давзаалтах журмаар шийдвэрлэнэ. За энийг одоо мөн зөвшөөрөхгүй байгаа бол хяналтын шатны шүүхээр хэрэг маргаан хэн шийдвэрлэгдэнэ. Тэгээд ингэж орохоор одоо иргэн ч юм уу одоо ингэ дав заалаа ингэж явлаа гэх мөнгө төлөх үү? Төлнө. Тэмдэгтэй хураамж төлнө. Гэхдээ яг иргэн заавал иргэн байх албагүй шүү дээ. Магадгүй анхан шатны шүүхэн шийдвэр иргэний талд гарцсан бол захиргаа дав заалтаж болно тийм үү? Тэгэхээр иргэн бол тэнд мөнгө төлөхгүй шүү дээ. Гомдол гаргаж байгаа. Гомдол гаргаж байгаа таална. Гэхдээ дахиад дав заалтах дээр шүүхээр мөнгө нь өсөөд явд юм уу? Эсвэл тогтцсон. Би зөвхөн захиргааны шүүхтэр ярьж байгаа шүү дээ. Захиргаан дээр бол тогтцсон тэмдэгтэй хураамж байтэй. Мэдхгүй учраас асууж байгаа шүү яг ингэ мөнгө төлд юм уу? Яад ийдий гэ тэ. Яг уу харин одоо сая шүүхийн тухай хууль шинжилэгдсэн. За ингээд шүүхийн тухай хууль шинжилгэснээр бол өмнө нь бол үндсэндээ хяналтын шатны шүүх буюу улсын дэд шүүх одоо гомдол болгоныг бараг хилцдэг байсан. За яг уу процессын одоо ноцтой зөрчил гаргасан гэдэг агуулгаараа огт ямар ч хууль хэрэглээ байхгүй бол захиргааны иргэний тухайд бол татгалздаг байсан бол одоо шүүхийн тухай хуульд өөрчлөлт ороод хяналтын шатны шүүх болдог гэж хэрэг
маргаан болгоны шийдэхээ болсон. Өөрөөр хэлбэл үндсэндээ хууль заасан ерөөсөө 3 шалгуурыг үндэслэлийг тавьсан. Тэр 3 үндэслэлийн дагуу гарсан хяналтын гомдлыг л хянан хэлцэн. Тэр үндэслэл тэр хууль заасан үндэслэл байхгүй бол одоо хянан хэлцгээс татгалцдаг. Тэгэхээр нөгөө иргэд одоо шүмжлээд байдаг тийм ээ. Ингээл цаг хожоол хэрвээ жишээлх юм бол буруутай тал бол цаг хожоол 3 шатны шүүхээр дуустал нь явдаг. Аль нь хяналтын шүүхийн, аль нь анхан шатны шүүхийн мэддэгдгүй, ялгагддаггүй ч гэдэг юм уу тийм ээ. Хүндрэл учирдаг, зардал хэрэгдэл их болдог гэдэг. Тэгэхээр энэ асуудлууд бол бас тодорхой хэмжээнд яаж юм шийдэгдэж байгаа. Та нарын хувьд одоо жишээл ингээд одоо цагдаагийн цол шиг ингээд тий одоо таныг жишээ нь ингээд хурандаа тийм цол байдаг юм та нар одоо? Тийм цол байхгүй. 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 Бүх шүүгч одоо сургууль өнөөдөр төгссөн хүүхд тантай адилхан олон жил ажилласан ажиллаагүй гэдгээр болохоос яг адилхан хоёулаа шүүгч юу? Тийм шүүгчийн хувьд бол адилхан. Гэхдээ анхан давах хяналтын ингээд 3 шатны шүүх байна шүү дээ. Тэгэхээр тэр нэгсэндээ дээшлэх тусмаа бол яг тухайн шүүхт ажиллах шүүгч тавигдах шалгуур нь өндөр болоо явчихж байгаа юм да. Ажилласан жилийнхаа хувьд тэгээд тэр шүүхэд орохын тулд шалгалтын өгнө тийм ээ. Ер нь бол бүгд эрхцүүчээрээ төгсөөд хуульчийн гэрчлэгээ аавна, хуульчийн гэрчлэгээ аваад тодорхой хугацаанд ажил шүүгчийн сонгон шалгалтанд орж тэр шалгалтыг давсан хүн шүүгч болох хэрэгтэй. Тэгээд чамгүй олон даваад авч иж бас шүүгч болох юм а. За ингээд нэвтрүүлгийн цаг бас төгсөж байгаа учраас хамгийн сүүлийнхээ төвдөр ярилцъя гэж бодож байна. Би танаас нэг зүйл асууя л да. Одоо юу дээд шүүх гэж байгаа. Та өөрөө дээд шүүхт ажилладаг шүүгч үү те. Танах хэдэн хүний одоо орон тоотой байдгийг зүгээр хувийн юм асууж байна. Яг дээд шүүх бол хуулиар 25 шүүх ерөнхий шүүгч 3 танхим байгаа юм. Нэг танхимд ерөнхийдөө бол 8 шүүгч гэж үзэх юм бол 3 8 24 25 гэдэг ерөнхий шүүгчтэй нийлээ 25 шүүгч ажиллаж байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд тэгээд 25 шүүгчтэй дээд шүүгт байдаг юм шүү дээ. Тэр чинь ерөөсөө нэмж гасдаггүй хуулиараа ингээд 25 бай шүүгээд тогтооцсон байт юм уу эсвэл манайх 30 болгоно гэж ажил ачаалттай учраас гэж болохгүй юу? 25 гэж хуулиараа тогтооцсон байж байгаа. Оо тийм үү. Тэгээд тэр 8 маань нэг нөгөө иргэн юугаа ингэж хариуцдаг юм уу зүгээр бүгдээрээ ингэж иргэн ирүү захиргаа гэдэг одоо нөгөө дагнсан шүүх гэж байсан шүү дээ. Тэр дагнсан шүүхээр шийдэгдсэн маргааны чинь хяналтын шатанда яг мэрэгсэн шүүгч нар нь л тэр маргааныг эцэслэн шийдэж байгаа байхгүй юу? Саяда хэлж энэ тэр тэмдэгтийн ур хамжийн асуудал ингээ хөөлцөх хугацаа өршин шийдвэрлэх ажиллагаа гэдэг энэ нөгөө нэг хууль заасан энэ наазахын ойлголтуудыг мэддэг улмаас өөрөө эргээд боломжоо алддаг. За тэгэхээр энэ хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа захиргааны ажилласаа үндэслэхгүй халагдсан эсвэл одоо засаг дараа таны нөгөө газар эзэмшихийг хүчингүй болгочлоо гэд захиргааны иргэн шүүхүүд хандахыг зорж буй иргэд хуулийн этгээд ер нь юун дээр анхаарвал цохилтой вэ гэдэг талаар та бас нэг. За тэгэхээр яг захиргааны иргэн шүүхийн нэг одоо захиргааны иргэн шүүхд хамтад нэг анхаарах ёстой бол асуудал урьдчилан шийдвэр ажиллагаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл танд та одоо жишээлбэл таны эрхийг хүндсэн захиргааны актыг ямар нэгэн шийдвэрийг хүлээж авлаа тий. Хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор дээдчний байгууллагт нэг хэл заавал хандах ёстой. Өөрөөр хэлбэл шүүхд хандхаас өмнө. Жишээлбэл одоо дүүргийн засаг даргын гаргасан хуулийн шийдвэртэй холбоотой асуудал байгаа бол та тэр шийдвэрийг хүлээн авснаас хойш захиргаа танд мэдгдснээс хойш аль бие ёсоор мэдгдэх юм шүү дээ. Мэдгдснээс хойш 30 хоногийн дотор дээдчтэнд хандах ёстой. Буюу нийслэлийн засаг даргад. Нийслэлийн засаг даргын тухайд жишээлх юм бол дээдчний засаг дарга гэж байхгүй байгаа учраас 30 хоногийн дотор яг шууд шүүхэд хандах ёстой. Эсвэл магадгүй хуулиар та шууд шүүхэд хандаж болно гэж заасан бол мөн 30 хоногийн дотор одоо шүүхэд хандах ёстой. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд юу хэлэх гээд байна вэ гэхээр захиргааны иргэн шүүхийн хувьд бол урьдчилан шийдвэр ажиллагаа гэж хэлээд байгаа сайн ээ. Өөрөөр хэлбэл тэр алдаатай захиргаа алдаатай шийдвэр гаргасан бол тэр алдаагаа засах боломжийг захиргаанд өөрт нь олгож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр процесс ажиллагаа явуулаагүй бол шүүх шууд хүлээж авдаггүй. Тэгэхээр иргэд бол юун дээр илүү их одоо алддаг вэ гэхээр нөгөө актаа авчаад шийдвэрээ авчаад хууль заасан хугацаанд дээдчтэнд ханддаггүй эсвэл одоо шүүхэд хандахдаа шууд шүүхэд хандчихдаг. Эсвэл магадгүй дээдчтэй захиргааны байгууллагад хандсан ч гэсэн тэр дээд шатны захиргааны байгууллага энэ шийдвэр гарснаас хойш мөн 30 хоногийн дотор шүүхэд хандах хэрэгтэй байхгүй нэхэмжил гарах хугацаа маань тий. Гэтэл тэрийг алдчихдаг. Тэгэхээр нөгөө захиргааны актын хувьд бол хэрвээ л энэ хөө хэлцэх хугацаагаа урьдчилан шийдвэр ажиллагааны хугацаа шүүхт нэхэмжил гарах хугацаагаа алдчихж байгаа бол нөгөө акт маань хүчин төгөлдөр болчихж байгаа учраас хүчин
хүчин төгөлдөр болчихдог учраас энэ дээр бол одоо эрхэн зөрчигдөж байна л гэж үзэж байгаа бол тэр хууль заасан хугацаа баримталж зохисны байгууллагт нь хандах нь их чухал байдаг. Тэр натгаш өгчээ би нэг ийм зүгээр асууя л да. За жишээл би одоо өөрийгөө нөгөө энэ дээр бол яалтчгүй миний зөв. Ер нь хүн болгонд миний зөв гэсэн зүйлээр л ордог баг тийм ээ. Тэнгүүтээ би нөгөө шууд ингээд одоо лайв ч юм уу ингээд бичлэг өөрийнхөө хувийн архивд ч юм уу тийм ээ. Энэ шүүгч үнийн шүүж ийн үү одоо тийм энэ шүүгдэгч ингэж ийн үү боркоор нь одоо тэр хүмүүс нүний ярьж ийн гэдэг урдаас ийм лайв болон бичлэг хийж болох уу шүүх танхимд. Тэгэхээр нээлттэй байна гэдэг чинь жишээлх юм бол шүүхэд болж байгаа тэр шүүх хуралд оролцох эрхийн тухай асуудал байхгүй орж болно тийм үү. Түүнээс биш тэр дотор орчоод лайв хийгээл сошиал тавиал эн чинь бол өөрөө хариут. Өөрөлдвөл шүүх хуралдааны дигийг баримтлах хэрэгтэй. Тэр шүүх хурал чинь угаасаа одоо дуу төрсний бичлэгтэй явж байгаа. Шүүх нь өөрөө энийг архивд авч үзэх юм тий энэ шүүх хуралдааны одоо тэр дуу төрсний бичлэг тэмдэглэлтэй бол танилцах хэрэг хэргийн оролцогч нарт байдаг байхгүй. Түүнээс биш одоо нээлттэй болж байна гэж хэлээд магадгүй тэр одоо та бүхэн хооронд үүсэж байгаа маргааныг энэ 3 дахь шигэд орж ирэл лайв хийгээд иж болохгүй шүү дээ. Та бүхэн эрхийн асуудал иргэдэн тийм үү. Гэхдээ энэ дээр миний зүг учраас шүүгч буруу шийдээд багт би энийг олонний төрж яагаад ингэж болдгоо мэ гэж лайв хийж миний бас ирэх хүндэгдэх асуудал биш үү? Та оролцогчийн хувьд яриад байна уу те? Тий одоо шил би ингэж шүүхээр орлоо гэж бодъё л доо. Таны эрх чинь нөгөө хүний эрхээр хязгаарлагдана тийм ээ. Шүүх хуралдааны дэг гэж байна. Тэр дигийг сахих үүрэгтэй та оролцогч байгаагийн хувьд шүүхийн хуралдааны оролцогч чинь эрхээ эдлэхээс гадна бас үүрэг хүлээх ёстой байхгүй. Тэгэхээр тэр дигийн дагуу явагдана нээлттэй орсон одоо гаднаас хүн орж танилцаж болно. Гэхдээ даргалагчийн одоо дэг журанд мөрдөх ёстой. Хэргийн оролцогчийн хувьд бол дараа нь тэр дуу төрсний бичлэг юмыг бол авах эрх бол байж байгаа шүү дээ. Одоо энэ чинь бүгдийг ингээ архивдад ингээ хадгалчтай байдаг ингээ дуу бичлэг дүрстэй шүүгч юу ярьж ийм гэдэг тий. За хэрэв хүсэл биенийгаа бичлэг дээр л байж байгаа шүү дээ. За гуравдаа гараад байгаа бас сэдв рүү орё гэж бодож байна. За түрүүн хэргийн цагааны хэргийн шүүгүүд хэрвээ хандахаар төлөвлөж буйг бол юун дээр анхаарах вэ гэдэг энэ асуудлыг бид бас цохос ярилцсан. За тэгэхээр сая энэ асууж ирсэн дайгын дэг гэдэг асуудал гарч ирж байна. Ямар ирэх гэдэг асуудал миний ирэх юм биш үү гэж ярьж байна. Ер нь энэ заргааны хэргийн шийдвэрлэх ажиллагаанд заргааны энэ шүүхэд одоо маргаж буй иргэн хуулийн эдгээд ямар ирэх хуулиар болгоцсон байдаг юм. Иргэн шийдвэрлэх ажиллагаанд энэ оролцогчийн эрхийг та бас ирэх ямар үүрэг хүлээдэг юм. Энэ талаар бас за яг ер нь бол заавал нэг захиргаач гэлтгүй иргэний хувьд ч гэсэн ер нь ялгаа байхгүй тий. Одоо шүүхээр эрхээ хамгаалуулах гэж байгаа оролцогчийн хувьд ерөнхийдөө хэмжлэгч хариуцагч урдчилгээ гэсэн юм 3 тал байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ этгээдүүд бол тухайлбал нэхэмжлэгчийн хувьд бол мэдээж хэрэг эхлээд юу шаардаад байгаа нэхэмжлээ тодорхойлох хэрэг байна тийм үү. Тэрийг өөрчилж болно, нэмж болно, хасаж болно тийм ээ. За тэгээд тэр нэхэмжлийнхаа үндэслэл болж байгаа нотлох ханамтаа гаргаж өгнө тийм үү. Гаргаж өгөх хэрэгтэй үүрэгтэй нөгөө талаасаа бас. Яг тэгвэл би одоо захиргааны жишээлх юм бол хууль бус энэ шийдвэрийг ийм учраас ийм үндслээр хууль бус гэж үзэж байгаа юм аа. Энэ миний газар байсан юм аа. Тийм ээ. Эсвэл би ингэж үйл ажиллагаагаа хууль засны журмын дагуу явуулж исэн юм. Ямар нэгэн одоо хууль зөрчсөн зүйл гараагүй байхад миний тусгай шүүрлийг өчнгөө болгочлоо ч гэдэг юм уу. Татвартай холбоотой маргаан байгаа бол энэ бол татврын ногдох зүйл муу юм аа биш юм аа гэх мэтчлэн холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх эрх чинь байж байгаа тийм ээ. Эрхтэй. За тэгээд магадгүй тухайн шүүгчтэй холбоотой одоо шүүгчийг шударгаа шийдвэрлэж чадахгүй байх хууль заасан тэр шүүгчийг татгалзах үндэслэл байгаа бол яг шүүгчийг татгалзаж болно. За мэдээж хэрэг мөөлөгч амна тийм ээ. Мөөлөгч авч ирсэн тусалцаа авч болно. За тодорхой өмтгөө шалтгааны бол маш шүүх хуралдааныг одоо хойшлуулж болно. За маргаж байгаа акта шүүхийг тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал одоо юу гэдгээ төтөлзүүлье гэдэг хүсэлтийг гаргаж болно гэх мэтчлэн. За нөгөө талаасаа мөн саяны мэндийн хэлсэнчлэн одоо тодорхой үүргүүдийг хүлээн шүүхийн дууцсан цагт ирэх ёстой. Тэр нотлох баримтыг одоо энийг гаргаж өгөх тодорхой магадгүй үүрэг хүлээх юм бол тэр үүргийг биелүүлнэ. Шүүх хуралдааны дигийг баримтлах ёстой тийм ээ. Цагтаа ирэх ёстой гэх мэтчлэн одоо бас тодорхой үүргүүдийг бол хүлээн. Хэргийн оролцогчийнхаа нөгөө талын эрхийг бол бас яг хүндэтгэж оролцох ёстой тийм ээ. Шүүхийг хүндэтгэх ёстой. Надад нэг одоо ингэ шүүгчний одоо орилоо чалаад ээж болохгүй зөвшөөрлгүүд лайв бичлэг хийгээд ээж болохгүй тийм ээ. Нэг зүгээр юм надад нэг зүгээр ингээд миний бодол шүү.
итгээд ихээр надад нэг тийм зүгээр эвгүй сонсогдоод байдаг. Хүний хууль зүйн нэр томьёо л доо. харин тийм буруутгах байгаа юм шиг энийг эсвэл зүгээр өөрчилж болдгоо үү те. За хохирогч итгээд хуулийн итгээд гэх энэ ястаны бүтэхгүй итгээд гэх нэг данд ярьдаг ч тийм ээ. Тэгэхээр хүнийг нэг өөрийн нэг цаанаас нэм буруутгах байгаа юм шиг бүр ингээд байгуулгыг буруутгаад байгаа юм шиг итгээд гэхээр тэгж санагддаг байхгүй зүгээр. Бовдод энэ хууль зүйн нэр томьёо бид рүү сурчсан. Хүн хуулийн итгээд те эрх зүйн итгээд те хохирогч итгээд. Харин итгээд гэхээр яг үнэхээр л хохирч итгээд хүн юм бол одоо ингээд те зүгээр юуныхоо тэгж санагддсан байгаа шүү. Гэхдээ яг байж мэрэгжил те одоо мэрэгжил ангахт ч гэсэн одоо бидний эвгүй сонсогдох олон нэр томьёо байж байгаа шүү дээ тийм ээ тэр шиг л юм да тийм. За ингээд нэвтрүүлгийн цагт өгч байгаа учраас бас нөгөө саяын ярилцлагын хувьд асууж амжаагүй эсвэл орхитуулсан та нэг энэ шүүхтэр эсвэл энэ хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэд бас нэмж хэлмээр санагдсан тийм зүйл тань байна уу? За одоо ер нь бараг л бүгднийг асуучих шиг боллоо шүү дээ. Тэгээ ер нь хамгийн гол нь иргэд маань эрхээ хамгаалуулах гэж байгаа бол тийм ээ тэр би ямар эрхтэй бэ? Тухайн тодорхой шүүхт хандах гэж байгаа бол тухайн шүүхт хандахын тулд би ямар одоо зүйлийг бүрдүүлэх ёстой, ямар шаардлагыг хангах ёстой юм тийм ээ, ямар хугацаа баримтлах ёстой гэдгийг л сайн судлах хэрэгтэй. За боломжтой бол мөгөөлөгч одоо мэргэжлийн үнээс тусалцаа авч явах хэрэгтэй тийм ээ. Тэгээ захиргааны шүүхтэр бол ихэнхдээ бол нөгөө тодорхой бичгээр гарчсан захиргааны актын улмаас л их маргаа явдаг. Яг хуу үйлдэл эсүүлдэггүйгээд олон юмнууд байна л да. Өөрөөр бол заавал бичгээр гарахгүй үйл ажиллагааны улмаас эрхэн зөрчигдсөн байж болно тийм ээ. Тэгэхээр яг ямар үйл ажиллагааны улмаас миний эрх зөрчигдөд байгаа. Миний эрх ямар эрх өөрөөр бол хууль заасан ямар эрх зөрчигдөд байгаа. Яаж зөрчигдөд байгаа. Захиргааны байгууллага миний эрхийг яаж зөрчиж байна вэ гэдгийг л сайн одоо үндэслэж гаргаж марах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо хуулиар их сайн үзэх хэрэгтэй. Ер нь бол бас нэг захиргааны ерхий хууль гэдэг одоо бүх захиргааны байгууллагад баримтлах ёстой нийтлэг ийм зохицуулт байж байгаа. Энэ хууль бол ямар ач холбогдолтой вэ гэхээр альва захиргааны байгууллага хэн нэгэн иргэний одоо этгээдийн тийм ээ эрхийг хөндөх гэж хүндсэн шийдвэр гаргаж байгаа бол тэр захиргааны ерхий хуулийн дагуу шийдвэрийг гаргах ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд иргэн бол энэ захиргааны байгууллага энэ шийдвэрийг гаргахдаа тэр ерхий хууль гэдэг юмыг ер нь баримталчихгүй юу? Тэр ерхий хуулийн дагуу энэ шийдвэр гаргах ажиллагаа явуулсан юм уугүй юм уу? Тэр нотлох баримтаа цуглуулсан юм уу? Надаас тайлбар сонссон юм уу? Надад мэдэгдсэн юм уу? Тийм ээ? Миний эрх ашгийг одоо хамгаалах зорилгоор ямар одоо үйл ажиллагаа явуулсан гэдгийг бол эхлээд судлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр иргэдтэй хандаад хэлэхэд бол захиргаатай харьцаа та захиргааны ерхий хууль сайн үзээрэй. Тэгээд захиргааны шүүхэд хандах байгаа бол захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг сайн судлаарай гэж хэлээ та тийм ээ өөрөө. За нэвтрүүлэг зүйлийг танаас за би бол одоо ингэж ойлголоо. За нэг хүн ингэ альва иргэний ч бай захиргааны ч бай шүүхт ороход альва ингэ ямар зүрийн маргаан гарч байгаа шүү дээ. Эхлээд бас тэгээ манайхан ч тэгээд яг тийм юм болохоор л заавал тэр хуулийн уншсныг өөрсдөө тэгээ ойлгохгүй нэг этгээд гээд ороод ирнэ тийм ээ. Ер нь нэг тэгжил уншдаг юм шиг манайхан тийм ер нь бол тэрнээс даана ер нь бол ингээд ягаад ч юм чи бүгд энийг ерөөсөө манайхан тэр нөгөө хуулиа мэддгүй би ч адилхан тий яг ерөөсөө уншдаггүй альва яг л нөгөө тэгэхээр юм дээр ирчихвэл одоо асуудал үүсгээр л хууль уншдаг гэж ярьж байна. Тэгэхээр альва ялангуяа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн тэгж байгууллага. За одоо урлагийн хүмүүс ч гэсэн мэдээж кино хийх, жүжиг тавих гэл зөндөд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр толботой ямар хууль вэ гэдэг ер нь мэдчих уншиж явах хэрэгтэй тийм ээ. Жишээлх юм бол одоо танаа салбарын чинь саяхан нэг киноны тухай хууль гэж хууль батлагдлаа. Жишээлбэл тийм кинон миний одоо зүгээр мэдээлэл шүү дээ тийм киноны тухай. За соёл урлагийн салбарын одоо соёлын тухай хууль гэж байж тийм ээ. Гэх мэтлэн магадгүй таны одоо жишээлбэл өдөр тутам үйл ажиллагаанд холбогдож байдаг тэр хуулиудыг мэдж л байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгжиж тэр хуулиндаа нийцүүлээд хууль зөрчихгүй үйл ажиллагаа явуулах боломж хүрдэн шүү дээ. За иргэн үнийхээ хувьд бол одоо тэр газрын тухай хууль, бат бүрийн хууль гэх мэтлэн одоо энэ хуулиудыг тийм ээ. Ер нь хүн чинь бол төрөөл одоо төрсэн цагаас хойш одоо насан эцэслэх хүртэл захиргааны байгууллагатай холбогдож байгаа шүү дээ. Төрлөө төрсний гэрчлэлээ авлаа. Чинь ингээд захиргааны байгууллагатай холбогдож байгаа. Тийм ээ. Гэрэлтэй бүртгүүллээ. Өөр хүүхэдтэй боллоо. ингээд хуулийн этгээд болж байгаа тийм. Үгүй хуулийн этгээд шишэлтэй эргэцүү этгээд би өөрөөр бол та одоо захиргааны байгууллагатай харилцаад байна. Тийм ерөөсө дандаа харин яг хийж байгаа хөө тийм.
Яг нэг байраа аван тэрэндээ хариалагдана. Бүртгүүлнэ. Баяртгуулна, вакцины аялал, цэргийн алба Оо яг өнөө одоо энэ тооцоололтой холбоотой ч дандаа л нөгөө захиргааны байгууллагын шийдвэрүүдийг л бид нэр хүссэн ч эс хүссэн ч яаж биелүүлж штэ бүгд 20 цэрэндээ орж байна. Үйл ажиллагаагаа хязгаарлаж чинь. Энд чинь яагаад вэ? Захиргаатай л харилцаад байгаа байхгүй. Би тэгээд үзэгч олондоо бол яг л одоо өөрийнхөө хүрээнд мэдхгүй мэдээж таавахын ч гэсэн яг мэддэг нь энэ нэстэ юу ч мэддэггүй хог юм байна баяр магна гэж ойлгож магадгүй. Зүгээр яг мэдхгүй зүйлүүдээр асуулаа шүү бас надтай бас ажиллах олон л хүн байдаг байх. Тэгээд уучлаарай тэгээд таны бас янз бүрийн юм асууж бас энэ нэвтрүүлгээр бас хэдэн шатны шүүх байд юм бэ ингэдэм байх шүү бас ойлголт юм яваа. яваа. Нэвтрүүлэгт анх орж ирснээс арай жоохон ойлголттой болсон болоо. Ойлголтоос хамаагүй ярьж мэрээд яваад байна шүү дээ тий. Дундаа болсон захиргааны иргэн шүүхийн талаар бас таныг нэг юм манан дундаас нэг уулын орой зохиож эхэлсэн баха гэж одоо найдаж байна гэдэг. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд бас өндөрлөж байна. Бид нэр энэ удаагийн дугаараар бол захиргааны иргэн шүүх бусад шүүхээс юугаараа ялгагдгийг, ач холбогдол нь юу юм, за шүүхүүд хандахаар төлөвлөж буй бол юун дээр анхаарах ёстой. За иргэн шийдвэрлэлийн ажиллагаанд оролцож байгаа нь оролцогчийн эрх үүрэг гэд энэ сэдвийн талаар бас ярилцлаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.